За чи тэгээ хойшоогоо суугаад би жоох хуурс очвол за хоёул ингээд хоёул ч баг л ингээд хурж нүчил харагдаж байна. Next. Тэ за би эхлээд шууд ярьчих. Хай болоо гонроо. За би ингээд арай хийж хоёр дахь зочноо олж ирлээ. Home podcast, my little home podcast. Зочноор хоёр дахь дугаарын зочноор манай bestie Mika оролцоор болоо. Тэгээ Mika битэр өнөөдөр манад ганц нэг дэрийн хүнга баг зэргийн бас юм жижигхэн халаалттай. Тэгээд Mika чи хэдэн чи эхлээд юу яа хэлүүлээ. Mika-да танилцъя. Танихгүй амар их байгаа. Манай эди битэр шиг бас ингээд байн яваад битэр хаяа нэг гарч ордог ус учраас. Mika гэхлээр танилцуулъя. Манай найз Mika одоо өөрийгөө танилцуул. Hi. So wait. Тасалчаарай. Hi, Mika Wan. Маягтай. За би чамд зүгээр асууж байгаа тэр нь хариулаа. Одоо чамаг бүтэн нэр чинь бол Мигмар Цэрэн хэдэн настай байлаа одоо? Одоо 25 настай. Америкт хэдэн он анх ирсэн? 23 онд ирсэн юм байна. 23 онд ирсэн юм тий. Чи тэгвэл амар удаж амжтай сүрхэн. Вау. Гүрстэй 2 жил 3 жил болж байгаа юм уу да? Намайг бол утсан байна. Тийм байна. Яг 3 жил юу н гарч байгаа юм байна. Тийм байна. US мэн. Гэтэ чи Америкт ирэхээс өмнө бол бас Монголд нэг удаагүй гэж би сонгоос хэдэн найзлсан шүү дээ. Өмнө нь хаана амьдардаг вэ? Би яг нөгөө Европт байжгаад, Унгарт байжгаад 6 сар амьдарсан юм аа. Тэгээд буцаж очоод ажилтаа ороод байжгаад тэгээд сургуульдаа нөгөө аудишн шалгалт өгөө. Тэгээд нааша ирэхээр болсон. Монголд ямар сургууль төгссөн мөлий? Хөгжим бүжиг тэгээд Сүйс. Манай найз болохоор одоо мэрэгжил нь болохоор ятгачин хөгжим бүжигтэй болохоор ятга тэгээд Сүйс ятгаар төгсөөд тэгээд сая энэ магистра болохоор collaborative pianist гэдэг одоо хамсраа төгөлдөр хурч гэх юм уу тийм мэргэжлэр төгссөн. Тийм ондог гоё газ тий. Би Америкт ирээд удаагүй байцаад санд ерөөсөө нүүж ирээд удаагүй бараг нэг сар болж байгаа. Дүнгэж ирээл нүүж ирээл бараг Микатай хоолны газар. Тэр амар санаанд гоёсэн. Тэрийн танилцсан түүх та нарт ярьж өгье бүр амар инээдтэй заяа. Мика ингээд миний нэг таньдаг найзтай маань эмэгтэй найзтай маань хоол идэхээ явж байсан. Би бас нэг найзтайгаа хоол идэхэд явж байсан чинь хоолны газрын үүдэнд таарсан. Чатаматег үүдэн таарсан тийм. Чатаматег гэдэг Япон рестораны үүдэнд ингээд тараад яг юм waiting листэнд байжгаад хүлээгээд ингээд байжсэн чинь манай найзтай хамт байж тараад тэгээд хэдүүлээ дөрвөл нэг ширээн суух уу гэдгсэн чинь яг сайн танихгүй учраас за яг дөнгөж танилцсан чинь бас арай үгүй мэнэ дараа л болъё гэд. Тэгээд тусдаа ингээд хоёроо хоол идээд дуусаад яг гарсан чинь үүдэн дахиад таараад тэгээд гиснэг нэг дотор ороод яг та вайн нууцсан халдсан хүмүүс чи хөөрөөд би хөөрөөд яах вэ? Би л хөөрсөн. Хөөе манайхаар явъя. Тэгээд нөгөө энэ хоёр охины чинь аваад би манайх руу явъя гэдэг. Нөгөө хин Аминат хоёрыг аваад манайх руу яваад. Тэгээд дөрүүлээ болоо. Тэгээд манад очоод тэгээд манад коктейл энтер хийж ууш муу. Тэгээд танилцж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 2023 он 22 он биш энэ хоёулын танилцсан чинь гүй би 23 он болохоор би яг сургуульдаа ирээд би бас санруу чинь сая яг жилийн өмнө л үзсэн. Тийм. Тэг жилийн өмнө битэр тийм танилцсан юм тийм. Жил гарангийн өмнө арай ч жил бас биш юм байна. Арай хүрээгөө. Тийм. Тэгээд танилцж ирсэн юм байна. За тэгээд яагаад өнөөдөр Микаг оруулах болсон шалтгаан нь мэдж байгаа бах. Ерөнхийдөө яад бол энд ирээд ингэ амьдарч байгаа монголчуудын би өөрөө ярьсан сэдвээс улбаалаад одоо ингэ найзуудаа оруулаад байна. Тэр юм уу заа түр sorry гэж. Тэр ерөнхийдөө ингэ уунга гоё халамцаа ярих шиг уцхгүй. Тэгээд ерөнхийдөө ингэ гинт ингэ битэр зүгээр л ингэ санамжгүй байцаа манад хоёлаа юм уухаар болоод тэгээд эди ирж амжихгүйгээ тэгээд битэргийн тойлохын байсан чи эди өмнөх дугаард орцсон нөгөөд нь чиж чамаг ч гэсэн яар чамаас сонсъя гэдэг би хүчээр битэр арих ууж байгаа хэрнээ жоохон халдсан багт нь хөөргөж байгаа хүчээр бичиж чинь маргааш энэ айгуул бити найзгаа аплод хийгээчтэй гэж магадгүй гэхдээ би оруулна энийг чи яах ч манад ирсэн охин чи гэх. Тэгээд битэр ямар ч тач өдрийн яриаг ярихаар болсон. Тэгээд сая манай найз өөрийгөө танилцуулсан ерөөдөө Монголд ямар ажил хийдэг байсан ямар мэргэжилтэйг энэ ойлгосон баг. Одоо л Америкт бол ерөөдөө одоо юу яаж байгаа төгөлдөр уур заадаг тий. Тийм төгөлдөр уур. Тийм ажил хийдэг. Тийм мундаг охин байна. Надаас зөндөө дүү.
Яа. Нэлх охоо, нэлх ногоо. Би хөгшин хаалгаа. За тэгээд би одоо чамаас асуулт асуун ч тэгээд тэрэнд хариулна. Хамгийн анх Америкт ирээд мэдэрсэн одоо юм шин соёлын ялгаа чамд хамгийн одоо ингээд асуухаар юу толгоонд орж ирж байна. Ингээд анх мэдэрсэн соёлын ялгаа. Like cultural shock. Cultural shock. Миний бодлоор нөгөө нэг хүмүүс нь ингээ айгүй гоё юм polite амар нээлттэй ингээд одоо нөгөө нэг юм chit chat гэдэг амар хийдэг штэ тийм ингээд огт зүгээр танихгүй хүмүүстэй ч юм уу ингээд зүгээр үгүй hi how are you гэл тэнгуүтэй шууд энэ ингээд өөрсдөө одоо чинь би ингээл чиний ингээл ямар гоё цамц хүмүүстэй мэ гэл гэх юм бол би цамцаас эндээс авсан штэ гэл ингээд шууд ингээд өөрсдөө ингээд амар юу болж байгаагаа ч юм ингээд шууд ингээд амар нээлттэй яриад эхэлдэг ингээд амар юм шок болдог гэсэн. Би ингээд эхэндээ бол ингээд яг юу ярихаа явахт мэддэг байсан ингээд огт танихгүй ингээд өөдөөс ирэнгүүт би энэ эмгээсээ тэдэр авсан штэ ингээд энэ эмгээчтэй тэндээс аваад гэл гэх юм ингээд юу гэж хэлэх юм мэдгүй вау гэл ингээд жоохон амар awkward. Яг би наад чинь яг өмнөх дугаар дээр эдив дээр ярьсан байна. Тийм. Би бас анх нэг хүмүүстэй ингээд танилцахдаа өглөө ингээд сэрэл ингээд бүрцээс юм суужсэн чинь Ютад амьдардаг байсан шүү дээ би. Тэгээд үл ингээд гаражны үүдэн дээр тавигт суудсан чинь танихгүй хүн ирсэн ээ. Good morning, how are you гэдгсэн чинь би ингээд танихгүй болохоор ичиж бараг зогтож гэлдэг болсон байна. Яг тийм мэдрэмжүүд авч яасан гэдгээс байна. Яг нүд адилхан байсан. Ер нь бол бид нэр яг Аз хүмүүс бид нэр ирээд Америк дээрээ хамгийн анх авдаг мэдрэмж тийм нөгөө нэг юм найрсаг байдалд ингээд тасаагүй байдаг. Хинэгэнтэй шууд ингээд танихгүй тэгээ мэдлэхэд жоох юм awkward байдал ороод байдаг. Яг адилхан байсан юм байна. Би ганцаараа гэж мэдрээгүй чи бас тэгж мэдэрч ирсэн юм байна. Окей. Яг адилхан л мэдэрчсэн. Тэгээд бас хэцүү юмнууд нэг юм бол одоо ингээл энэ ингээл сурах гал ирсэн тий тэнгуүтэй ингээд өөрөө ингээл англи хэлний ингээл шалгалт малгалт оноо моноо ингээл авцсан ингээд өөрөө за би окей I can do this гэж ирж байгаа шүү. Тэнгуүт ингээд би бол ихэндээ ирээд бол хэр юу ч ойлгохгүй байсан. Ингээд яг ингээл ингээд натаа ингээл юм яриад ингээл ийм ингээд тэгэр мэрэ гэл хэлэл байсан л хальтаа одоо бодоход тийм ерөөсөй ойлгохгүй тэгээ би ингээд яхаа мэдгүй ингээд ихэндээ бол ингээл ганц хоёр асуугаад тэгээд асуугаад хүртэл ингээд заримдаа ингээд ойлгохгүй амар их гэдэгсэн. Тэгэл анх ивэн бүр ингээл нүгж ирж мэр чи найзуудтай бас ингээл болсон. Нэг хэд найзуудынхаа юм уугаар ингээд ихч маань бас ингээд манай ихч төрүүлж ирээд намайг ингээд найзуудтай танилцуулж ирсэн байхгүй. Тэд нар минь найзлаад тэгээ стил ингээд тэд нар ингээд натаа юм яриад ингээд байдаг. Би ерөөсөй ойлгохгүй байсан. Тэр ингээд амар юм хэцүү. Тэр их үнэхээр ингээд нэг юм тодорхой бос ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Энийг хаад амар олон хүнтэй амьдардаг. Тэгэхээр юм Аз англи тэг бүгд шал ондоо. Тэгж яхад миний англи хэл угаасаа тийм яж гахалтай сайхан биш шүү дээ. Тэгээд дүнгэл би ингээд заримдаа ингээд ойлгохгүй зарим хүмүүс дуудлага болгол үнэхээр хэцүү. Яг юу гэдэг юм бэ гэдэг ингээд ямар наа чи англи биш вэ гэмээр ингэж ярьдаг те. Тэгээ яг чамшиг ингээд заримдаа би зүгээр энийгээд гэдэг нэг хотлаа энийгээд өнгөрдөг зөндөө байна. Наад чи яг адилхан татсан байна. Бас яг тэгж бодоод яа энэ нөхцөл хурдан тоосаасаа гэж ойлгохгүй болохоор амар хэцүү. Тэгэл ганцаараа юм тэнэг хүн болчих гол. Тэгээд босод хүмүүс ойлгоод таар би ойлгохгүй. Баян амар асуугаад алтай ч биш. Өөрийгөө дотоогоор мэдрээд ингээд ичээл энэ хүс амт идэх юм байл. Өсөд идэх юм уу. За тэгвэл нэг тийм юу ер нь бол ингээд бас бидний мэдэрдэг мэдрэмж бол ер нь амар төстэй байдаг юм байна. Би яг ингээд бодож ирсэн юм яг нэг юм байна. Яг нөгөө нэг энэ Иллинойд би яг сургуулаа аллаар Иллиной гэдэг мужид ингээд сурсан байхгүй. Тэгээд тэндээсээ бас нэлээд найзуутай ингээд 10 ч юм уу амар дотномжлалтай. Гэхдээ ингээд зөндөө бас найзуутай. Тэнгүүд би ингээд зарим ингээд найзтайгаа ингээд амар гайхдаг гэсэн. Тэд нар одоо жишээ нь ингээд миний хувьд ингээд би ингээд одоо сурж ингээд боловсроод ингээд ажил мэргэжлтэй болно гэл тэнгүүд би ингээд амар ингээд бусдаас илүү бай гэсэн юм уу иймэрхүү бодолтой байдаг тийм. Одоо ингээд бусдаас илүү сураад бусдаас илүү мэдээд ийм илүү ажилтай болоод хэний явж. Одоо зарна шүү найз гэж. Үгүй. Тэр white cloud аа. White cloud гэдэг Монголд байдаг болсон байна шүү. Байдаг болсон мэт дээр. Тийм би байдаг болсон гэж бодоод. Манай ихэнх найзууд маа яг 30 эдтэй 31 2 5 5 6 та ч юм уу. 1 2 дээр нь би яага. Айгуу өөрийгөө. Тэр 5 руу ороо. Тэгээ яг тэр насны үеийнхэн тэнгуүтэй ингээ яг тэн ингээл амьдарч байгаа. Тэд нар бол ингээл
миний ойлгосноор бол ингээл олж байгаа мөнгө бүгдийг ингээл одоо шоудахтаа ч юм уу үрдэг ч юм уу эсвэл ингээл бүгдийг хурааж байгаа л нэг аялахаараа ингээ бүгдийг үрдэг ч юм уу ингээд зүгээр л яг ингээ амьдарч ийн гэх юм уу. Би болохоор ингээ миний харж байгаа нь болохоор амар өөр байгаа даа шүү дээ. Ингээ ингээ заавал юм илүү байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээ би ингээ бусдаас ингээ мундаг болох хэрэгтэй. Ингээ би бараг илүү мөнгө ингэж олох хэрэгтэй гэж юм уу. Иймэрхүү амар их бодолтой жаа. Амбицтай байгаад. Тийм амбицтай байсан мөлий. Уу яг стил байгаа л да. Гэхдээ зүгээр ингээ би зүгээр тэр найзтайгаа ингээ хараад өнөөр гайхчихсан. Яагаад ингэж амьдраад байгаа юм бол ингээ бараг яагаад ийм жижигхэн тосхон ингээ зүгээр ингээ урсгалаараа амьдраад байгаа юм болоо гэ. Амар тийг бодчихсан ахгүй. Тэгэл заримдаа ингээ бодохоор тэрний амар гоё юм санагдаад байгаа. Зүгээр л ингээ ажиллаа хийгээл ингээ урсгалаараа явж байгаа л ингээ олсон мөнгөөрөө за нэг гоё аялчих ингээ гоё гадаад яваад аялдаг ч юм уу эсвэл Америкта гоё газар явчаад буцаад ирдэг. Тэгэл ингээл буцаал ажиллаа л ингээ байж ин. Тэгэл ингээ зүгээр л амьдраад байна гэсэн. Гинийх амар дээш. Тэр нь чам тэгээд одоо тэгээ бодохоор юу гэж бодогдож байгаа юм? Одоо ингээ бодохоор ингээ нэг бодлын амар гоё санагдаад тэгтээ нэг бодлын ингээ яг ингээ хоёр мөрөн дээр ингээ юм байдаг шиг. Баруун талынх нь болохоор надаа ингээд өөстэй амар ингээд мундаг бол ингээ улам сурж мэд ингээ мөнгө хурамдлуул ингээд ийм илүү гоё юм хий бизнесээ эхлүүл гээл тээ. Нөгөө тал нь болохоор зүгээр ингээ гоё ингээ амьдралыг гоё enjoy хийгээд тэгтээ тэр найзууд маань ямар ч юм стрессгүй харагдаг заяа. Харин яг наач юм бол одоо чиний бодсон гэж бодолч юм бол яг надад миний одоо нэг өнцгөөс харах юм бол тэгж бодогдож байна зүгээр. Зөв бурууг мэдгүй байна. Нэг юм туйлын зөв гэж байдгүй, туйлын буруу гэж байдгүй гэдэг тэгэхээр тэр нэг хүмүүс нэг юм амьдралын хүмүүс угаасаа ингээд янз янзаар мэдэрдэг юм шиг байна надад. Санагддаг зүйл нь нэг өнөөдрөөр амьдардаг хүн байдаг те нэг маргааштай амьдардаг нэг өнгөрсөнтэйг зуралдаад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр яг энэ хүн болгоны одоо ч яг юутайгаа зуралдаад байна уу гэдгийг шалтгаалаад хүмүүсийг маргааш харах өнцөг амар өөр үт юм санагдаад байдаг. Тэгээ магадгүй нэг одоо чиний ярьж байгаа тэр найзууд чинь болохоор ингээд нэг юм мөнгө хоримтлуулад аялаад ингээд дуусгачдаг. Тэгээ буцаал яг нөө байран дээр л ингэдэг. Тэгвэл яг тэр хүмүүсийн хувьд болохоор амьдрал гэдэг яг аз жаргал гэдэг зүйлийг яг өнөөдрөөр мэдэрдэг тийм гоё хүмүүс ээж болоод байгаа юм шиг байна тий. Тэгвэл чиний хувьд болохоор амьдралыг ирээдүгээр ингээд төсөөлдөг тийм төрлийн хүн байгаад байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол юм амьдралд яг юм гурван төрлийн хүн байдаг юм шиг надад бол санагдав. Энийг ямар батлаад эрдэнэтэд нотлоогүй шүү. Зүгээр би зүгээр тэгж бодож явдаг. Өнөөдрөөр амьдардаг хүн, ирээдүгээр амьдардаг хүн, өнгөрсөндөө зурлаад амьдардаг хүн гэж байдаг. Тэгэхээр надад хамгийн таалагддаггүй юм болохоор өнгөрсөндөө зурлаж амьдардаг хүмүүс бол ингээд хамт байхад амар хэцүү хүмүүс байдаг. Өнөөдрөөр амьдардаг хүмүүстэй бол өнөөдөр өдрийг өнгөрөхөд бол хамгийн гоё. Ирээдүйдээ амьдардаг хүмүүстэй найзлахад би яг дагаад хөгжиж дэвших юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь бол хүн найзаа сонгохдоо яг чи өөрөө яг өнөөдөртөө амьдардаг хүн үү, ирээдүйд амьдардаг хүн үү гэдгийг бас ингээ хараад өөрөө тэрийг мэдээд тэгэх юм бол чи өнөөдөр заавал ингэж хин нэгэнтэй нийлэх гээд ингээд зовоод ах шаардлагагүй. Магадгүй яг чиний сонирхол ирээдүйд амьдардаг төрөл ирээдүйд амьдардаг төрлийн хүмүүстэй найзлаад явах. Өнөөдөртөө ингээд аз жаргалыг мэдрээд хизээ өгөхөө мэдэхгүй юм чинь ингээд заавал ингээд буруу зүйл хийж байгаа юм шиг шүү дээ. Тэгвэл өнөөдөртөө ингээд аз жаргалтай амьдардаг бол чи өнөөдөртөө ингээд аз жаргалтай амьдардаг хүмүүстэй ингээд найзлах нь зөв юм шиг санагддаг. Тэгэхээр яг чиний хувьд болохоор яг юу вэ? Би болохоор ер нь бол ийм би яг морон гар юм шиг байна. Заримдаа ингээ өнөөдөртөө амьдрах гэдэг. Тэнгүүтээ ингээ нас яваад ирэхээр хүмүүс яг тэгж боддог. 30 гараад ирэхээр бид нэр тэгж бодсон юм шиг байна. Ирээдүгөө бодоод эхэлдэг. Би ингээ хөшрөөр яах вэ? Инхээр яах вэ? Тэгэхэр яах вэ гэж бодоод эхэлдэг. Тэнгүүтээ ингээ бодож эхлээл 7 хоногийн дараа за би ер нь заавал 60 хүрээч үү, 80 хүрээч үү, 90 хүрээч үү тий. За 90 хүрчээд үрчичээд одоо яваад тэр мөнгөөр юу ацаач хийх гэдэг гэж бодож модоод ингээ өөрийгөө ингээ ер нь хүн болго энэ асуудалтай тулдаг байх. Бид нар нэг юм байдаг чинь мөнгө болоод ирэхээр за та мөнгө ураа гээл тий. Тэгэл яг мөнгөтэй болоод гайгүй болоод ирэхээр за өгсөн нэг амьдрал ганц амьдрч яах тэгээд дальжганаа нөгөө хамаг байдаг мөнгө барьж авч тугаад яг ингээ бүгд л юм шиг байна. Энэ яг зүгээр л юм хүн болгоны юм дотор байдаг энэ алаан тэмцэл юм. Тэгэхээр энийг одоо чийч мэдрээд би ч мэдрээд хүн болго энийг туулдаг юм шиг байна. Гэтэ яг хизээ зогсох уу хизээ ингээд үргэлжлэх үү гэдэг бид нар мэдэхгүй яад бол энэ заавар байхгүй учраас. Тэгэхээр яг энийг өөрөө хаан зогсоох уу хизээ үргэлжлэх үү гэдэг бид нар өөрсдөө шийдэх хэрэгтэй юм шиг. Яад бол бид нар өөрсдөө ч гэсэн нэг шийдэж чаддаггүй учраас хин нэгэнд инк гэж заахад амар хэцүү асуудал. Тиймээс бид нар яг заримдаа ингээд гой байх үедээ гой байгаал болохгүй үедээ болохгүй байгаал тэгэл ирээдүгөө харсан үедээ мөнгөөс хааш нь хийгээл ингээл ер нь орон гарan ер нь бол энийг ингээд яг энэ бол зөв зам юм энэ бол буруу зам юм гэсэн бид нарт байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд бидний чиний бодож байгаа бодол маш зөв. Миний бодож яг ингээд туйлын өөртөө зөв байгаад байдаг. Гэтэ бид нэр яг өөртөө тэрийг контрол хийж чадахгүй. Тэгэл ингээл урсгалаараа л гүгээд байдаг юм шиг байна. Гэтэ яг энэс яг нэг урсгалаараа л гүгээд байдаг хүмүүсээс
илүү нэг юм арай нэг жоохон илүү хүмүүс байгаад юм танд дээр. Яа. Үнэхээр ингээд туушлаа гэх нэг араас явж чаддаг хүмүүс. Тэр хүмүүсд үнэхээр ингээд арай нэг жоохон өөр хүмүүс байгаа юм. Нэг юм арай нэг шат илүү. Өдөртөө дэжтэй өөрийнхөө нөгөө майндсетийг өдөртөө энэ болохгүй, өнөөдөр шавдахгүй, өнөөдөр уухгүй, өнөөдөр хоёулаа сая дахиад захиалчлаа үлсэх. Тэгээ бас ингээд яг үндэ битээр ингээд дахиад захиалгаад ингээд KFC-гээс дахиад захиал гэсэн $50 байсан чинь битээр за хоёулаа Солонгос газар зараа хямдхан байх гэснээр битээр яг ялгаагүй $43-оор илүү $44 захиалж байгаа байхгүй чинь $6 зүрхэнд битээр өөрсдөө амар мөнгө хэмжлээ гэж бодож байгаа. Энэ хүн ингээд надад ийм их мөнгөөр хол авч өгч байгаа байхгүй сая. Яад. Уул нь би авч өгөх ёстой да би ингээд YouTube-д оруулж байгаа. Тэгсэн чинь манай сайн надад хол. Үгүй манай найз надад энийг авч өгсөн байхгүй. Тэгэхээр өнөөдөр зүгээр санамсаргүй байцаагаад ажиллаа тараад манай Мика манай хоёул пиво ихээр за манай түрүү дээр хоёул манай пиво гэдэг эдийг дуудчихсан чи эди өчигдөр урчигдөр ялах шоудад өндөхгүй юм. Тийм харанхууд хөшгөний цанаас юм амар зураг явуулсан. За завтар за окко гэдэг харъя. За эди биш юм байна. Тэ байцаа битээр эдит өчигдөр бичлэг хийсэн гээд би өнөөдөр яг эдигийн бичлэгийг оруулсан өдөр битээр ингээд энийг ууж ийн гэсэн. Хизээ энэ бичлэг орохыг мэдэхгүй нь яавал янзлах гэж буу юм болно. Тэгээд ингээд битэрийг бодвол эди битэрийг бодвол Мика арай илүү Америкт удсан. Тэгэхээр бас иймэрхүү юм асууж үзье. Тэгээд бас нэг очиргүй юм сериосны байхгүй бас нэг гоё хөгжилтэйгээр ингээд гоё YouTube хийж бодоод. Тэгээд та нар угаасаа манай Микагийн инээдэнд амар дуртай хүмүүс амар олон байсан бидний мэдж байна. Мика бол ер нь бол ийм амар тас өгөрсөн амар гоё инээдтэй. Тэрэнд нь бид нар амар ер нь бол би бол амар дуртай байдаг. Яад үл ингээд ийм орчныг амар гоё болгоод идэв юм аа. Уусантаа биш шүү минь дөө. Тэгээд сонсоод ингээд амар тас өгөрдөг. Бид нар ингээд ийм сонин awkward нэм гачин байдал ордог шүү дээ. Тэгвэл энэний инээ зүгээр ингээд бүх зүйлийг зайлуулад нэг сүнстэй байшин байдлаар сүнсийн зайлт инээ заа юм ба шүү. Арзаат лангаат. Баярлалаа. Муудаа Наа чи амар гоё комент авахгүй юу? Манай энэ бол үнэхээр бүрстэй амьдралыг бүрстэй ам чимттэй болт арзаат инээ зээ. Бүр нагнаг хийц нагнат инээ. Нагнаг. Би нэг яг нөгөө бичлэг нөгөө ямар бичлэг лээ казино орсон бичлэг байгаа юм. Энэ ста муха хамраараа гуншаад ста инээж өгөх юм. Энэ л үнэхээр хэцүү байлаа. Би яа. Тэгээ харангуйтай мэднэ гэж яаж хийж л та. Миний та нар одоо жоохон хоолоо өвдсөн болон гуншаад байж магадгүй шүү. Бүр комент орж ирэх. Манай нөгөө нэг манай YouTube-ыг үздэг хүмүүс чинь ерөөсөө ингэж балаа угаанаар байдаг байхгүй юу. Тэгээ балаа угаанаар бити манай найзыг жаад чи тэгж жаад одоо манай найзыг надаас холдуулт шүү. Тэгээ би ганцаараа болно шүү. Одоо энэ бичлэгийг ingүүл зогтож өгөө. Би ч одоо ерөөсөө ганц эдигээд эрэхтэй найзтай ганц Мика гэдэг эмэгтэй найзтай ерөөдөө миний YouTube-д ордог. Манай гомбогээ сайн найз байгаа. Манай гомбоо гэдэг найз үнэхээр завгүй бүр үнэхээр завгүй миний YouTube-д орох. Гэхдээ би дараа гуйж аваад гомбог бас YouTube-д оруулахыг хүсэж байна. Гэхдээ зав нь бол би бол гомбог YouTube-д ороодмаар байна. Тэгээд одоо ингээд Эди байна, Мика байна. Ингээд одоо хүчээр загнаад YouTube-д оруулах юм гэвэл энэ хоёр байна. Тэгээд араас нь манай хэн байна? Амина байна. Амина би YouTube-д оруулах гэж модель охин байгаа амар хөрхөн бүр. Гэтэ Аминаг YouTube-д жоо оруулмаар байна. Хажуудаас суулгахаар хэтрийг хөөхөн байна. Нам. Алаад үнэ. Дараад идэв юм аа. Би тэгээд жоохон хөөхөн YouTube-д оруулдаг шүү. Wow. За нэс нь харьлаа. Хариг байсан юм уу? Дахиад захиалж тарина гэж бодсон. Wow. Хөөе жоохон муу харагдав. Өсмсөн ингээ жоохон буржил ганц. Үзсэн юм уу? Шинэ жилийн бодол хийдэг байж шин. За тэр яах вэ? За тэгээд битээр ингээ ар загнах яах вэ? Ер нь бол иймэрхүү л байдаг л та. Тийм ерхүүд бол Тэгсэн үнэхээр ингээд хангаут хийх амар гоё байдаг. Бид нар угаасаа арих угаат хийх гоё шүү. Ангалзаал нөгөө нэг айгу фан байдаг ингээд заримдаа яг ингээд ажлын стрессээ ингээд гоё тайлал. Яа. Тийм шүү. Стресс юм шиг байна гэсэн үү? Итгэсэн юм шиг угаараа гэлээ. Хэрүүлийн чанартай. За тэр яа одоо тэгвэл одоо өөр яг ингээд бодож шүү дээ. Бид нар ингээд Америк дээрээ амьдарч чинь өөр олон үндэсний хүмүүстэй ингээд бас нийлээд явж чинь. Тэгвэл манай Монгол хүмүүсийн одоо ерөнхийдөө ингээд асуух юм бол ерөнхийдөө давтагддаг юм байна. Яг бол Америк дээрээ мэдэрсэн мэдрэмж монголчуудын хувьд би хоёр найзаас асуугаа шууд ингээд давтагдангууд наа за угаасаа бидний мэдэрсэн мэдрэмж бол худлаа байдгүй юм байна гэдгийг ойлгочлоо.
Тэгвэл одоо ингээд чи монгол хүн шүү дээ. Би ч монгол хүн. Тэгвэл ингээд ирээд мэдэрсэн ингээд монгол хүмүүсийн гаргадаг бидний гаргадаг байсан алдаа ч юм уу, тийм сул тал ч юм уу, тийм зүйлийг мэдэрсэн тохиолдол байна. Би одоо ингээд амар сайхан зүйлүүд асуудал шүү дээ. Тэгвэл магадгүй ингээд энд гадаад амьдардаг монголчуудын хувьд гаргадаг юм жоох юм сонин чамайг тохгүй байдалд оруулдаг ч юм уу, тиймэрхүү юм байв уу, байхгүй нь. Ер нь яг хуу юм цагтаа юмыг цагтаа ирдгүү бас ингэ цагтаа юмыг өгдгүү тийм зангууд бол ялчгүй ингээд байгаад стил байгаад байгаа юм шиг. Монголчуудын хувьд. Тэгээ эн чинь болохоор ингээл юм амар цагтаа эхэлдэг шүү дээ, тий. Яг цаг 11-т гэсэн мөл яг 11-т эхэлдэг ч юм уу. Тэг энэ юу хөрхийн энэ юу? Би нэг бас юу авчруулчихад ингээд ялаа. За битэр нэг хоол захиалсан чинь тэр хүрдэрлээ. Тэгээд яриагаад таслаад одоо ингээд чикн итгэхэр болоо. Чикн идэнгээ ярих гэж байна биш. Манай одоо хоол гэхээр бүрстэ хорвоогоос хайлаад амьд байгаач мэдрэх юм бол надаа тасчаарай. Өнөөдөр харин нөгөө ажлаас ирчээд юу ч идэггүй байлаа шүү найзуудаа. Та дотроо ясаа. Оя. Ингээд хайдаа эцсийн ясаа шин хийгээд хүмүүс мэддэхгүй гоё. Дэвтэр ч айгүй ингээд одоо юм ярихгүй бүр. Юм ярих мартаад хичээ шиг идчихэж байна. Да too much this. Да, хөө. Кэш уурдуулсан. Тэгтээ энэний KFC амар тийм шал ондоо тийм. Амар миний бодлоор амар тостой юм санагдаад байна. Адилхан л тасанд шарж байгаа. Тэгтээ зүгээр энэний KFC тийм Монголын косло амар гоё шүү дээ. Би бүр ингэ Монгол ингэ KFC орох юм да косло ингэ амар иддэг. Төмсний нухшин ч гэсэн амар гоё. Энд тэгтээ амар сонио. I don't like it. Тийм үү? Чиний худлаа ярьж байгаа сонсохос гоё шүү. Косло үнэхээр таалагддаг. Тийм үү? Цахан сонлоо. Тийм үү? Зүгээр арай их тостой юм санагдаад. I don't know why. Гинэ. Ямар сонио хоостой. Одоо таваас. Дэмжээд өгчихгүй. Юу нэг угаасаа газар KFC авсан. Ахад ихнес нь. Ваа, угаасаа энийг ч оруулах. Би ингээ юусэн Америкийн KFC таалагдгүй. Оо. Харин тийм ээ гэж. Харин тийм ээ. Би ч бас гээд хүн гоё дэмжиж өгсөн. Угаасаа орон KFC шат андаа. Гэтэ дэлхийн хамгийн анхны KFC угаасаа Америкт байдаг шүү дээ. Юта. Бүр тэр дама манай Ютад байсан. Одоо нэг манай Ютаг. Манай Ютаг. Өнгөрсөн болоо өдрөө Ютагийнхан мормон талдар гэдээсэн чинь мэдхгүй байдагсан байхгүй шүү. Балжин. Ой, зафилах уу? Яс нь яа бэ? Заори байх уу? Хүм үл яа одоо. Хүм болж байгаа. Тэр хүм болсон ч тэр. Би юу яа? Одоо энэ нэг гадаад амьдарч байгаа ёстой. Ганган цаашаа гач найзаасаа юм асууя. Sorry. Би ингэ заримдаа ингэ жоох уутахаар үний яриад гэдэг шүү. Гадаад заримдаа дэшин шидэн тэгж байгаа доош шидэн. Хараа айгүй юу. Татны хүмүүстэйгээ хор жоох ингэ дөнгөөр идэв юм аа. Юу яа хэдүүлээ. Микагаас одоо ингэ Монгол амьдарч байгаад ингээ гадаад ирсэн шүү дээ. Чи одоо ингээ гадаад залуучтай ингээ бас дейт хийж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө ингээ юу ялгаа нь чам мэдэрдэж байна уу? Ийм зүгээр ийм гадаад залуучтай юм байгаад энэ Монгол залуучтай юм байна. Гэсэн тэгвэл нэг юм. Зүгээр яг Микагийн хувьд мэдэрсэн юм шүү. Та нар ингээ амар жааж маж хийвэ. Манай найзыг. Манай Мика ингээ Монгол найзлуудтай байж үзсэн, гадаад бас найзлуудтай байж үзсэн. Тэгээд ялгаа нь сайн муу яг аль талаар юу хэдүүлээ сонсцгоо. Би ерөөсөө ингээ бас амар сонирхолтой санагдаад. Амар гоё сэдв шүү. Тийм октойлоо хоёлаа ярьж байгаагүй мэн юу. Тийм. За. Гэхдээ яг гадаад залуучтай бол яг дейтэнд яваад ингээд үзчихсэн. Яг амар юм илдэг юм nice. Гэтэ ингээд амар юм flirt хийдэг гэж хэлэх юм уу? Би бол ингээд Монгол ингээд болцсон ч юм ингээд Монгол дейт үзэж байхад ингээд нэг юм
амар юм flirty хийж одоо юу гэх юм бэ? Сеттинг. Сеттинг нэх гэдэг. Ингээд нэг амар монголчууд юм амар сеттинг ингэж болцдог вэ гэх юм уу? Миний ингээд experience л тийм. Тэгвэл энэ тас хөлдөө штэ. тийм энэ ингээд гадаад Америк залуучууд ч юм уу ингээд амар ингээд сеттинг ингээд ингээд амар юм сеттинг үг хэлдэг ч юм уу тийм ингээд you're looking so sexy or гэдэг ч юм уу. Тийм. Монгол нэг хизээч ингээд вау, чи ямар хот юм бэ? Онгор мэнийг л алгадуулна чи бүр ингээ бараг юу амар гаж донтон. Ингээ жаргад шүү дээ. Тэр соёлоос олдог юм шиг. Тэг амар тэгэж хилд мэлж байгаа нь улам ингээ бараг хүмүүсийг таттай юм шиг л ерөнхийдөө бол эндээ бол. Гэтэ ингээ миний хувьд ч юм ингээ ийм Аз юу соёлтой малтай гэх юм уу юм болохоор ингээ аим жах сонсогдод юм ингээ амар юу санагдаад you know. You're sexy гэсэн чинь no. Үгүй би cute гэсэн. Cute биш. No. Oh baby you're so sexy гэсэн чинь no I'm so cute. Баг юм. Йоо. Тэр ингээ жоохон өөрөө сан нөлөөлдөг байхаа нэрэ. Тэг нэг монгол залуутай уулзснаа яриа гэж. Яг яар. Би тэгээ Иллинойд байдаг хахад тэгээ нэг юм монгол залуу яаж ч юм болоо Facebook-ээр л ингээд юм явуулаад танилцсан баха. Яг бол яаж танилцсаныг бол санахгүй байна л да. Facebook юм уу Instagram ч юм айл нэг нь л. Тэгэл ингээд мичээл би бас Америкт байдаг гэл те. Би энэ Иллинойд ингээд сурдаг гэл тиймэрхүү юм яриад яаж ч юм бэ тэр залуу бас энэ хаваар явж ах миний амьдардаг газраар ингээд дайрч явахаар болоод над дээр ирэхээр болсон байхгүй юу? Тэгээд яг тэр нэг сургууль тарцсан яг оройхонд байсан юм аа ингээ ирчлээ энэ гээл тэгээ миний яг ингээ байгаа л өвөрлөд ирж ийн гэ тэнгуут нь би за тэгвэл энд нэг юм одоо баар байдیں۔ Тэр бааранд уулзах уу гэд тэгээд тэр баар руу ингээ нөгөө локейшн рүү би тэнд угаас найз байсан байхгүй юу? Тэгээд хэдэн найзуудтайгаа тэнд сууж мууж байгаа. Тэгээ нөгөөч ирээд манай найзууд ч явж маваа. Тэгээд тэр залуутай танилцж манилцаад юм ярьж мараал тэгэл гисэн. Тэгэл битггүй ингээ амар ингээ монгол залуу штэ тийм. Тэгээд би зүгээр тэрнээс хойш ер нь монгол залуу малтай өгтөр нь уулзаг болоо юм л да. Яатсан бэ гэж. Гэхдээ худлаарчлаа тэр энэ хэсгийг хасчаа. Уулзсан юм байна. Гинт санчлаа. Яг хүн алдаал үсттэй уулзсан юм байна. Үгүй зүгээр хасчаа гэж. Гатай хасахгүй шүү. Бүр энэ чинь яг надад ч бүр оруулна шүү. Яг ямар ч нэг тийм Мелоны танилцсан залуутай уулзсан юм байна. Тэр юу болоогүй. Oh my god. Тэгсэн чинь ингээ ирээл яг ингээл зүгээр ингээл юм ярьж мараал гэсэн ингээд амар ингээл анх эрэнгүүтээ ингээд надтай ингээл уулзчаал хамгийн их нэгээл хэлсэн юм бол би чамдтай бараг хамгийн үнэтэй уух юмыг авчлаа гэж тэгсэн байхгүй. Тэгээ тэр баар нь үнэхээр ингээд амар юм жижигхэн юм баарахгүй үнэхээр пивл бараг хамгийн үнэтэй юм. Тийм ингээд нэг юм сургуулийн жижигхэн таав нь болохоор бүх юм нэг тийм. Тэгэл тэгсэн чи амар ингээд тэрийг ингэж мөнгөл ярьсан аа. Тэгснэ би ингээд чи үүдг вэ мэдгүй гэж би бинийхээ талаар асуугаал хийсэн чи би ингээ хөгжимчин идгээ би энэ одоо төглөрөөр сурж байгаа интернетэр гээл тэгсэн чи би өстө бүх хөгжмийг тоглолдог штэ би ингээ харсан бараг бүх хөгжмөө тоглолдог угаалдаг гээл тэгэл тэгснэ би бас ингээ бүх спортыг хийдэг мэдэг бараг л спортын амраган бомрох тэгтээ чиний яг ярьж байгаа шууд ингээ үнэртэж штэ ингэж худлаа ярьдаг хүмүүсийг би амар олон сонсч байсан ерөөдөө жоох ингээ хүн чаддаг юмтай байж болно чадахгүй юмтай байж болно гэхдээ бүр ингээ ийм бүр too much үлээх бол бүр амар хэцүү. Нэг юм болгоныг чаддаг нэг бүх юмны үзүүрийг хатгацсан үгүй чаддаг байж болно гэхдээ ингээд нэг юм худлаа гараад идэх штэ тийм ингээд би чадна ямар 100 айлын барилга 100 айл дээр байдаг би чадна гэд байшин шалбар гараад байгаа штэ энэ ч тоо. Тийм байт юм. Тийм байна. 100 айл дээр бүр ингээд би бүхнийг чадна гэд би чадна ч илүү тийм хүмүүс байдаг ингээд тийм би бүр тэрийг сонсч ирсэн. Тэгээ тийм хүн байгаа шүү дээ. Тэгээ заримдаа ингээд эрэгтэй хүн бол ингээд би чадахгүй маань миний мэдхгүй салбар байна гэхэд болно үсттэй. Тэгэхээр юм болгоныг мэддэг царилах гэдэг. Энэ ихтэй ерөнхийдөө бол эрэгтэй өндөр чи эмэгтэй өндөр надад ажиглагдаг монголчуудын нэг юм бүхнийг мэддэг юм шиг ажилладаг. Мэдхгүй бол ингээд мэдхгүй миний мэдхгүй салбар байна гэдэг ингээд холдож болох юм дээр хүн бол би надад сонссон шүү дээ. Би надад сонссон гэдэг гисэн шүү дээ гэдэг үгээр амар худаан гэж орж ирдэг. Гэтэ эн чинь яг үнэн зүйл биш. Энийг бол ерөөсөө
бодиттой зөвшөөрөхгүй. Миний хувьд бол яг л наа чи ингэдэг тэгдэг гэж ярьдаг хүн бол юм бодиттой суурьтай ярьж байгаа юм шүү дээ тийм. Яг тэгэж чи бас судлаа ярьдаг хүмүүс байдаг. Бас байх л ах. Гэхдээ ер нь бол ингэдэг тэгдэг гэж ярьдаг бол арай дээр ингэдэг гэж сонссон шүү дээ тэгдэг гисэн шүү дээ гэдэг хүнийгүүд бол арай дээр надад бол тэгээ санагддаг. Ядаж суурьтай байгаад байгаа тийм. Ядаж өөрөө хэлж байгаа юм бас нэг юм бодиттой хандаад шүү дээ. Дүнгүй ингээд нэг юм хотлоо хүмүүсэд шүү дээ. Гисэн шүү дээ. Тэгээ сонссон шүү дээ гэдэг. Хин гэхэр хүн болгон тэгж ярьж шүү дээ гэдэг. Би тэрийг бол амар ингээд үгүйсгдэг. Хин яг хүн болгон гэж хүү хин бэ? Яг тодорхой байдаг. Ер нь бол ингээд тийм хүмүүсээс хоолой би бол амар хоолойхаа хүсдэг. Me too. Тухтахаа хүсдэг. Яа. За. Тэгэл нөгөө нэг дейт нь буцаад дейт рүү гээ. Амар хоолой. Хоёул одоо баг нөгөө нэг юу ярьжсэн мартаад одоо ингээд хадуурч яваа. Хадуурууд хоёр юм хадуурс хоёр харах авгаа болоод бас юм шиг балаа авгаа. Тэгээд ингээд марчлаа байж байгаа шүү. Ингээд одоо ингээд ерөнхийдөө хүн болзоонд явахаар чи ингээд нөгөө хүнийгөө мэдхийн төлөө ч юм ингээд юм асууж масуулдаг шүү дээ. Би болохоор ингээд амар юм асуувал оо чи юу гэдэг вэ ингээд юу гэдэг үсэн бэ Монгол энэ төр гээл ингээд юм хүмүүс ингээд ингээд сурж исэн тэгэл би нөгөө ингээд бүх юм чадна маа ингээд. Тэгэл ингээд би ингээд угаасаа ингээд ерөнхийдөө ингээд яриасан сонсоол нэг жоох юм ийгэл за ингээд за өстой хурдхан л харидаа гэж бодоод тэг угаасаа л тэр газар мазын хаах жисэн тэр залуу ингээ нилээ орой мөрөөр ирсэн байсан аахгүй. Тэгэл би за би одоо ингээ гэрлүү яваа даа гэсэн чинь би ч чамаа хүргээд үе гэдэг. Хүргээд үе гэсэн юм эсвэл алхаад би угаасаа юм алхахын зайтай юм амьдтай байсан байхгүй ингээд 5 минут ч юм уу 5-аас ер нь баг байсан баха 3 минут л алхах тийм зайтай. Тэгээ ингээд намайг хүргэж өгөхөр болоод нөгөө чинь таксид дууж муутахаар болоод тэгээд гэрлөө очиод ингээ гэрээ үдэнд очиод за одоо чи ингээ таксигаа дууд би ингээ гэрийнхаа үдэнд ирчлээ гэлтгсэн чинь өвөстэй ингээ давсаг харах нэг гэл ингээл тэгээдсэн аахгүй. Тэгээ яаж яана тэр авч ингээ харах шүн тэг ямар ч шийх газар мазар юм байхгүй. Тэгэл би ингээл сайн завлаа яна түүлсдэг гэлс таксигаа дуудаад харах юм уу гэл. Тэнгүүд ингээл ерөөсөө ингээ таксигаа дуудахгүй ингээ байгаадсан аахгүй. Би болохоор ингээ угаасаа ингээ хүл баг ингээ манад ер нь хоны гэж бодоод ирсэн юм санагдсан аахгүй. Ойлгомжтой. Би ч танад хоны л энэ үед. Би тэгээ хөөхт нэрөөсөө тийм ингээ бодоогүй байсан юм чи. Тэгэл ингээ би ингээ жоох гайхаал за түлгээс баг таксигаа дуудаач тэгээд ах чи ингээл таксигаа дуудахгүй ингээл баг ингээл ингээ нүдрүү ингээ гаргая. Тэгээд нүдрүүж оржсэн юм. Тэгээд би ингээл одоо ингээ хүн чинь давсан наахгах шийх газар байхгүй тий. Би тэгээ за тэгвэл манад ороод гэлс шээчээд тэгвэл ингээд таксигаа эхлээд дуучхаа ингээ ирж явах хооронд ингээ шээчгээ. Манайхаар гэлс шээчгээ гэдэг. Тэгээ ингээ манайх руу гэрлүү ороод гэлс шээгээд би болохоор ингээд одоо сургууль сурж байгаа штэ тий. Тэгмэд ингээ roommate тий. Манай ингээ байраа юм байсан байхгүй ингээ манай өрөө юм ингээ нөгөө roommate өрөө юм бид тэр юм дундаа юм 0-тай ингээ хоёр талын өрөөнөөс ингээ 0 ингээ шеэрлдэг. Тэгэл би нөгөө 0 руу орлоо за окей 0-аар илж гараад ирээ гэл тэгэл нөгөө бийцч масчаад тэгээ бийцч тэгсэн чинь ингээ бүр амар тийм ингээ бийцчаад гарч ирэхдээ манай ингээ миний ингээ хаалга руу биш roommate өрөөг ингээ онгойлгоцсон байсан заяа. Тэгээ яа би тэгээ бүр ингээ за дүнгэж орчоод ингээ чахаар юм тэнэг хүн арайч биш л үү дээ нөө. Тэгээ өргөн онгойлгоцсон байсан. Тэгээд ингээд надад гарч ирсэн хүүийн би энийг хаалга онгойлгосон чинь баг ингээд өрөө байлаа штэ гэж хэлв. I don't know what he said. Би ингээд яг санахгүй байлаа яг юу ч хийснийг нь олон жилийн өмнөөс л 2 жилийн өмнө 3 жилийн ч юм. Тэгээд би ингээд бүр oh my god гэж бодоод за одоо ингээд за таксигаа дуудаа гээл тэгээд гарах гэдгсэн чинь ингээд намаа бүр яг ингээд татаад чи тэгсэн чинь би өөрийн намайг үнсгээд ингээд дайраад захгүй би тэгээ ингээд одоо намайг ингээд түлхтээ би ингээд татаад би тэгээ бүр ингээд what the fuck нөгөө энэ ч Америк хүмүүс юу их тийм байхгүй чи ямар сони юм бэ хүн ингээд татаад ах чинь шууд үнсэлцдэг юм уу би намайг татвар шууд биш гэл үнсэлцсэн нэ охтууд яад юм аа тэгэж болдгоо шүү би бол намайг хүн амт тэгээд татвал биш гахаа хож үнсэлцсэн гэж мэгээд хил мэлээ ингэж мэгээд тэгэж хилж байгаа ч гэсэн яг ясаад болох юм аа чи юу баг гүгээ зүгтж байгаа гүгээ зүгтаа гэдэг чаа яа тэгэл би бүр ингээл тэрийг хараад ингээд бүр амар юм муухай санагдаад
би одоо тэг ингээ түлхээ дийлэхгүй бол яах вэ? Уу яг үнэхээр яг бүр үнэхээр ингээд татгаад дийлэх юм бол дийлэх л ах л та тийм. Тэг би ингээд түлхээ хүүе яг даам бэ гэх нөө. Тэг би бас ингээд амар юу байдалд ороод амар. Тэг амар муухай мэдрэмж өгсөн ингээд. Чи яаж байгаа юм бэ манай найзыг? Чи. Ой. Яа. Чи манай найз яагаад юу байдал оролцсон бэ? Чи одоо ингээд гадаад интернет байгаа юм бол ингээд жоохон соёлоорсон сураарэ гэж хэлээ да. Тэгэж хүчрхийлж болохгүй шүү дээ. Чи шэйг хичээд муухай тийм зүгээр шээчэл гаргалаа. Чи яагаад шээчээд боо барьсан гараар найз бариад тэгээд бас уруудын үсэх гэдэг юм. Oh my god. Хэрэг би чамайг хажууд байсан бол зодод дийлэхгүй л дээ. Тийм учраас зүгээр хэлж байгаа шүү. Гэтэ бит хоёр зодод дийлэх шүү. Би дийлэхгүй ах уу. Гэтэ тэр залуу чинь бүх спортыг чадна, бүх хөгжмийг чадах юм чи хоёлаа дийлэх. Дийлэхгүй хаараас барахгүй. Би угаас барахгүй чамайг. Гэтэ хоолоогоо очроос зүтгэж байгаа шүү. Гэтэ ямар нэр усан зарлагдсан биш дээ. Гэтэ амар гоё түүх байна найз тоо. Хэрэг. Таймаа нэрстэй. За микафтер өнөөдрээс ховж өстө шааж далигаад бүрстэ шааж өстө. Гэтэ гоё юм аа. Ийм та нар бас ийм хүний ховж сонсох туфтай үсттэй. Манай микаг ийм гоё ховж байсан биш шүү. Надад юу аах вэ угаасаа. Дахиад хов сонсмоор бичээрээ. Хичнээн гоё хов ярьж өгнө. Дараагийн хов хатгалцсан байж ёо. Тэг ямар тач ингээ өнөөдөр миний home podcast-ийн зочин номер 2-оор манай Мика оролцлоо. Тэгээд угаасаа надад ийм цөөхөн найзууд байдаг. Тэгээд дээдээ маань орцсон байна, Мика орсон байна. Тэгээд дараагийн дугаар дээр манай амин орох нүггүй юу? Орохгүй бол тэгэл одоо дахиад гуугаал үзье. Тэгээд дараа нь манай би бас нөгөө нэг гомбо гэдэг сайн найзаагаа оруулах гээд үзье. Манай гомбо бол угаасаа амар энэ 7 жил амьдарч байгаа амар архаг найз би. Тэгээд өнөөдөр битэр чам хурд идэт байгаа юм би. Хүлээжлэлтэй найзаа. Хүй найз нь хоёр тол идэж штэ. Бодлоор бисаа бичлэг тасалсан шүү, дөрөвдөө хийж байгаа. Би голд тасалсан байхгүй. Би амир хийж байгаа юм шиг харагдсан би идэггүй шүү. Энэ амир идсэн шүү. Намаа ингэж худлаа яриад байдаг шүү. За тавсан. Тэ ямартаа битэр ямартаа өнөөдрийн гоё юм бичлэгийг ингээд хийгээд энэ хүртэл ингээд явлаа. Тэгээд өнөөдөр яг үнэндээ битэр жоохон ингээд юм халамцуу яриа байсан учраас ховж ив аюу их ярьлаа. Тэгээд ерөөдөө бол ойлголоо гадаад ирээд амьдэрсэн хүмүүсийн анхны мэдрэмж бол ерөөдөө амар төстэй байдаг юм байна. Тийм. Яа, тэгтээ ингээд миний ингээ хэлмээр байгаа юм гэх юм бол зүгээр ингээд оо за би очиод ярьж чадахгүй даа ч гэдэг ч юм уу. Тиймнээс айхгүй л ер нь яваасаа л гэж бодож байна. Ямар ч орон дээр нь очисон тэгээ яаж игээл ер нь болоод байдаг юм. Жижигхэн ингээд бүр ингээм жижигхэн ингээ байгаа англи хэлээ ч юм уу ашиглаад ч юм уу ингээд зөндөө юм хийгээд ч юм уу амирах бас амар боломжтой. Гэтэ би ер нь яг нэг юм амар одоо ингээд яг би ингээд нэг гадаадд 7 жил амьдарсан хүний хувьд ингээд амар зөвлөгөө өгөхөд нэг юм байна. Энэ ихтэй амар муухай сонсогдож магадгүй. Гэхдээ айгүй үнэн зүйл юм байна. Би одоо амар ойлгож байна. Миний 2 дахь ирж амьдарч байгаа. Би 2 дахь 3 дахь ирж амьдарч байгаа гадаад улс юм уу би хятадд бас байж исэн. Тэгээд энэ Монгол Солонгостоос байж исэн. Тэгээд ер нь би хятад руу амар их явдаг байсан байхгүй. Бараг байсантай ялгаагүй айгүй их явдаг байсан. Бараг 7 хоногт нэг 14 хоногт нэг золтой явдаг байсан. Тэгээд ингээд бодонгууд л би ингээд Солонгост олон жил амьдраад одоо ингээд Америкт ирээд амьдарч байгаа бол дөнгөж хэл сурж байгаа юм шинэ хүүхдүүд бол монголчуудаас ер нь хол бай гэж амар зөвлөмөр юм байна. Тийм. Яг л нөгөө монгол хүмүүс муу учраас хол бай гэж байгаа юм биш. Чи эхлээд хэлээ сурах ёстой учраас монгол хүмүүсээс хол бай. Тэг хэлээ сурсныхаа дараа буцаад монголчуудтайгаа ингээд ойрхон байвал илүү их зүгээр юм байна гэж бодсон. Яг монгол хүмүүс амар муухай юм дээрлэхүү ханддаг. Би нэг удаа мэдэрсэн энэ наснда хоёр дахь бас ахаад мэдэрч байгаа байхгүй юу? Энэ миний арчаагүйгийнх байж магадгүй. Гэхдээ ер нь бол хүмүүс юм дээрлэхүү байдаг. Солонгост анги очиход би ингээд хэлгүй очиход хэлтэй хүмүүс амар дээрэнгүү. Намайг нэг хэлгүй болохоор ингээд жоох юм. Энэ хэлгүй юм чи яасан жаад гэдэг байдлаар амар ханддаг байсан. Тэгээд найзууд маань ч гэсэн ер нь ингээд намайг ойлгохгүй учраас хоорондоо амар нэг юм жоок энтер хийгээд солонгосоор амар лаг ярьж марил инээж минь гэдэг. Би ойлгохгүй болохоор юм жоохон тохгүй. Тэгвэл өн чаддаг юмараа хүн чинь хүнийг амар бөөрлөгдөг. Тэгээд тэр үед надад яг юм муухай мэдэм төржсэн байхгүй би ингээд гэл сурахгүй л ингээд амар муухай юм онцгүй байна даа гэл. Тэгэл ингээд жоох эвгүй мэдрэмжүүдийг амар авдаг байж байгаа. Тэгээс би амар хурдан сурсан солонгос хэлийг. Тэгээд яг Америкт ирсэн чинь нөгөө нэг ингээд ахаад миний ингээд анхны төрлөх хэл биш, хоёр дахь хэл биш, гурав дахь хэл болоод ирэнгүүт ялгаагүй ахаад нөгөө солонгост мэдэрчсэн мэдрэмж ахаа мэдрээд эхэлж ин тэр мэдрэмжийг надад өгж байгаа хүмүүсийг би ахаа харангуут л өрөвдмөр санагдаад яа тэгвэл
хүмүүсийн мэддэг магадгүй хоёр дахь хэлнэ шүү дээ. Тэгвэл миний боломжоор миний гурав дахь байгаад байна тий. Тэгвэл хүмүүсийн гаргаж байгаа тийм attitude байдаг шүү дээ тий. Ирүү жоохон англи хэлэндээ муу юм чинь би жоохон хэцүү үг хэрэглээд ирүү жоохон юу байдалд оруулчих гэдэг ч юм уу тий. Ингээд ирүү мэдхгүй юм ашиглчих ч юм уу тий. Ийм joke мök хийдээд ингүүл олны дунд ингээд ингүүл би нэг жоохон юм awkward байдалд оруулж uncomfortable байдалд ороод ингүүл тэрийг ингээд харж байхдаа ингээд өөрөө кафе авангуудаа ингээд нэг юм happy байгаа хүмүүс ингээ ажиглаад байдаг байхгүй юу. Тэгвэл яг тэр мөрийн ингээд харангуут л яг өмнө нь тэр чинь мэдрээд үтсэн үед чи хоёр дахь тулахаар ер нь бол ингээд амарсан шууд уншигддаг. А яг чи тэр зан гаргаад байна да гэдэг ингээд мэддэг учраас тэрэн дээр амар юм сенситив юм эмзэг болчдөг. А тэгээд би хоёр дахь асуудлыг тулаа явж гэхдээ би утгуугасаа ингээд миний хэл угасаал явандаа сайжирчин. Тэрэн дээр санаа зовхгүй байна. Сайжрахгүй байсан ч гэсэн би угасаа амар сайн амьдарч чадныг амар сайн мэдчихэв. Тэгээ ер нь бол ингээд дөнгөж ирж байгаа дүүнартаа ч юм уу ер нь гадаад данх ирж байгаа хүмүүстэй бол та нар ер нь өөрийнхөө орны хүмүүсээс хол байсан дээр л гэж ер нь зөвлөх нь аюу надад бол аюу юм үнэн бодогдчихэв. Яа тэр үгийг анханаас нөгөө монголчууд муу хүмүүс учраас нэгнээс хол бай гэдэг үг ш хэл сурах гэж байгаа хүн энэ үгийг би гаргасан байна гэж аюу их бодсон. Яг хөө зүгээр ингээд л одоо чинь монголчуудаа ингээ монголчуудтай байхаар дандаа монголоор яриад эхэлдэг шүү дээ. Түүнээс ш ингээ хэрвээ ингээ гадаад найз зөвхөттэй болоод эхлэх юм бол улам ингээд хэл сайжрах хугацаанд ч юм уу улам богино гэдэг ч юм уу тий. Яг сая нөгөө тэгээ ярьж ах чинь яг юм бодгцэн. Марчлаа. За яаж гараа. Ари ман найзаар дэвтэр найзуудыг адилхан гэж байж та. Тийм. Тийм. Тийм мартчихлаа гэж байна. Базар энэ шидний засаа. Ой, бодлаа. Завчлаа гэж. Шидний засар нэг залуу орчих. Хүй. Хүй, шидний засар нэг залуу. Дахин мартах гэдэг наа юм аа. Мартчихлаа. Нэг ёо. Үнэхээр мартчихвал яах вэ? Би чамд тийм мэдсэн юм гэсэн. Чам нөгөөс ямар ч найдлага тавих юм байсан ш. Би гэхдээ хөөх юм аа. Би ч бас. Тийм үү? Миний зөвхөн шүү. Оо баярлаа. Тэгэл жоохон байжангуудаа тэгэл чи болохгүй бүтэхгүй. Хитээ би чи жимдээ яваа гэл хүн хоёр удаа тэгээд ямар муухай юм бэ. Би нөгөө ирээд хэлсэн ингээ хадуураа яваад юм аа байж. Хол юм яриач сая юу гэсэн би чи сая юу гэсэн би тэр яриач чи. Йоо. Ингэж ярихчихсан. Нөгөө бид нар ингээд миний бодлоор ингээд эсвэл Монголд байхдаа ч юм уу ерөнхийдөө амар санаа зовдөг байсан юм гэвэл акцентэн дээр үнэхээр амар их санаа зовдөг. Мөрөн монголчууд ер нь бүгд бараг тэгдэг байсан баха гэж бодож байна. Зааж гараа. Үнэ. Гэтэ ерөнхийдөө хасчаарай. Хоцоод аав гэдэг. Ерөнхийдөө яг хөө ингээд акцентыг ингээд амар чухал юм шиг ерөнхийдөө ингээд Монгол ингээд яг ч юм тэгж бодоод байсан. Тэгээд ер нь бол энд бол үнэхээр accent it doesn't matter, you know. Үнэхээр ямар огт хамаагүй ингээд бүх орны хүмүүс өөрөө өөрсдийн гэсэн юм accentтэй. Тэгээд зүгээр хамгийн гол нь л чи гоё ингээ өөрөө гоё ойлгохдохоор өгнүүдээ хэлээл ч юм ингээ хүмүүстээ ойлгуулж чадчихвал даацээ. Түүнээс ш ингээд яг юм American accentтэй ингээ байгаад ах ямар ч юм шаардлагагүй. Тийм болохоор accent-наас огт санаа битгий зөө. Бид нар угаасаа ингээ монгол хэлээ accent гэдэг чинь юм шиг байлаа. Миний ойлгосноор бол нөгөө юм одоо ингээ хэлэн хүний хэл ингээ яаж хөдөлж ингэж сурснаасаа шалтгаалаад хүн ингээ өөр акценттай болд юм байна та. Тийм дуудлагатай. Тэгээд тэнгүүд монголчууд бид нар болохоор ингээ амар юм хатуу юм үг хэлэхтэй ч гэх юм уу. Тийм болохоор ингээ яг зарим Америк үгийг хэлэхэд бол англи үгнүүд хэлэхэд ингээ амар хэцүү. Яг correctly pronounce хийхэд нэлээд хэцүү. Тэнгүүд тэрэндээ амар их ингээ санаа зовоод байдаг. Түүндээс бол огт санаа зовох хэрэггүй. Зүгээр л гоё үнэхээр ойлгохдохоор л ингээд тэр үгийгээ ойлгохдохоор л хэлчихвэл болоо. Зүгээр би яг ингээд жоохон байхаа амар санаад байдаг ахгүй ингээд юм fashion гэх юмэр үг ингээд юу нэ миний бодлоор ингээд нөгөө нэг Mongolian next top model билүү нэг шоу байдаг штэ. Тэрний гарч байхад яг тэр ингээд амар бодлоо захгүй ингээд шүүгчин нөгөө хин байлаа да нэг юм тийм Нора гэдэг. Тэгээ шүүгчин ингээл fashion гэж хэлэнгүүд монголчууд ингээд орно. Чи яагаад fashion гэж хэлэхгүй байгаа юм бэ гэдэг амар юм яа. Би тэгэл бас тухайн үед ингээл яагаад ингээд fashion гэж хэлээд байгаа юм болоо fashion гэж хэлэхгүй гэж бас боддог байсан аахгүй. Тэнгүүд ингээд
ер нь бол ингээл монголчууд болохоор бид нар ингээ буруу акцентээр ярьж ийн гэж тэр үнийг ингээ боддог байсан маахгүй юу. Тэнгүүд гэтээ яг ингээ яг ясадлах юм бол fashion ямар ч югаар хэлсэн байла ямар ч ингээ англи хэлтэй хүмүүс ч юм уу Америк хүмүүс юм уу бүгд ингээ ойлгоно юм. Чи ингээ үнэхээр яг ингээ загварлалын тухай ярьж ин да гэдгийг ойлгоно гэх юм уу. Тэгээ бас ганцхан юм байж байгаа. Чиний ярьж байгаа амар гоё. Зүг үнцэг байна. Тэгээ амар таалагдчих байна. Би зүрхлээ дэмжиж байна. Thank you. Ганц юм хэлчихсэн юм аа. 2 жилсэн яг. Марчлаа найз. Тийм тэгээд би ингээд одоо жишээ нь ингээд монголчуудтай ч юм уу ингээ англиар ярьж үзсэн, ингээ Америк хүмүүстэй ч юм ингээ бахан өөр хүмүүстэй л ингээ англиар ярьж үзэж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд монголчууд болохоор ингээд амар oh yeah you have an accent гэх юм надад хэлжсэн аахгүй. Би тэгээд би болохоор ингээд нэг I don't care if I have an accent. Би ингээ accent аялга байсан ч надад ингээ хамаагүй би зүгээр л ойлгомжтой ярьж болоо гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээ Америк хүмүүс ингээд яг манай ингээ найзууд надад амар л чистэ бараг ингээ яг ингээ Америк хүн сонсогдож штэ ингээд чи бараг энтхийн ингээ зарим нэг өөр мужаас ирсэн үншил сонсогдож штэ энэ мэдэргээл амар юм encourage нөгөө ингээ дэмждэг гэх юм уу ингээ сурахад ингээ урамшуулдаг байна. Урамшуулаад тэгэл би ингээ заримдаа ингээ Америк найзуудтайгаа ингээ байж байгаа. Тэд нар ингээ юм ярьж ангууд угаасаа ойлгохгүй нөө зөндөө байгаа юм чинь. Тэгэл зөндөө байхангууд ингээ тэрний үс үг энэ ментэр гэл ингээ шууд ингээ асуучдаг. Тэгэл тэгэнгүүт угаасаа ер нь тэгж байгаараа ингээ бити ингээ дандаа миний анхны ирсэн шиг ингээ нөгөө болзааруулж инээж байгаараа зүгээр ингээ үнэхээр ойлгохгүй бол what do you mean гэдэг ч юм уу тий. Тэгээ монголоор бол нөгөө сая юу гэсэн бэ гэж хэлж байгаа. Яг сая юу гэсэн бэ гэж асууж чангууд юм чинь ингээд амар ингээд юм урайлгахан гэх юм уу тайлбарлаж өгдөг. Ер нь бол яг энийг би яг одоо яг чиний хатар бүр амар бүр ингээд бүр 100% санал ихтэй байгаа нь Монголд ингээд ирсэн гадаад хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэд нар ингээд ойлгохгүй болохоор ойлгохгүй байна гэд ингээд асуух юм бол бид нар маш сайн ингээд тайлбарлаж өгдөг дөө тий. Энэ чинь ийм утгатай шүү, ингэсэн үг шүү, тэгсэн үг шүү гэд яг тэрнтэй адилхан Америк хүмүүс, одоо энэ англиар ярьж чаддаг хүмүүс одоо магадгүй чамд энийг бүр амар гоё тайлбарлаж хийж өгнө, хэлж өгнө. Нүгэл яг чи ингээд яг тэр ичиж явах үедээ энэ юу гэсэн юм болоо гэж ичиж явах үедээ хэрвээ надаас ирээд гадаад хүн ирээд надаас ингээд манай монгол үгийг асуух бол би ингэж хариулна да гэж бодоод тэрийг хүнээс асуух юм бол яг тэр хариулт ирдэг. Тиймээс ерөөсөө битгий ичдэг гэж нөр байна. Тэгээ ер нь бол хүнийг хамгийн ичээдэг зүйл бол өөрөө л байгаа даа байхгүй чи өөрөө өөрийгөө л ингээд нэг ингээд доош нь дараад байна гэсэн үг. Тэгээ ер нь бол ингээд хилний тал дээр бид өөрөдөө шал өөр сэдвээр өөр юм ярьж байгаа ч гэсэн хилний тал дээр ингээд хичээд байдаг бол тэрийг ерөөсөө тэгж битгий бод яг үнэхээр яг чам шиг гадаад хүн ирээ чамаас монголоор юм асуух юм бол чи ингээд тайлбарлаж өгнө гэдэг шиг гадаад хүмүүс ч гэсэн яг чамд тэгээ тайлбарлаад өгнө гэдэг чи ингээд энэндээ ингээд бүр суулгачих. Тэгэх юм бол чи бүр ямар ч эргэлзээгүйгээр ингээд ичих санаа завхуур хүнээс асуудаг мэддэг болоод тэгээ чиний ер нь бол ингээд чинь ч улам сайжирна. Бид нар угаасаа бүх зүйлийг анхаарч чаддаг байх ямар ч албагүй явандаа сурдаг. Тэгээ тийм учраас явандаа сурж байгаа зүйлээс хин нэгэн дээр алдаа гаргах болохгүй битгий. Гэтэ харин ингээд яг ингээд нөгөө ингээд ойлгоогүй байж ингээд ойлгосон юм сарлаад ч юм уу ингэж байгаа нь харин улам юм жоохон тэнийг харагдана. Магадгүй яг тэр өнцгөөс бол. Угаасаа ингээд ойлгоогүй байгаа хүн ингээд харахад ингээд ойлгомжтой байдаг байхгүй тий. Ингээд харангуут ингээд угаасаа юу ч ойлгоогүй нэг ойлгомжтой зүгээр ингээ худлаа инээж ич болно. Би ч гэсэн ер нь тэгжсэн дэрнээс ер нь жоох ичдэг. Нэг жоохон чиш. Яг туусан хүмүүс амар сайн мэддэг. Амгаа юу байдаг яг үнэ. Би одоо л ингээ хүмүүсийг зүгээр л асуух мэдхгүй байвал шууд асуугаал тийм аасаа гэж. Тийм өтөрөөр Америкийн талаар анхны сэтгэл ярьсаа бүр амар гүн гүнзгий хойлоо нэг балга white claw уусан биш бүр өстой. Хорвогийн ховыг өстой хамж базаад шааж өглөө. За өнөөдөр бид төр ингээд амар удаан юм ярьлаа. Тэгээ өнөөдөр энэ дундаас гайгүй бичлэг гарч магадгүй гайтай бичлэгч гарч магадгүй та нар таалагдчих магадгүй таалагдахгүй ч магадгүй. Гэтэ бид төр зүгээр амжилтаж нэг юм худлаа мас гинтер байхгүй. Тэгээ энэ бол үнэхээр баг бид төрийн баг үнэн төрөх гарсан баха. Тэр намаас хатуу бичлэг. Яг hang out нэхэр ингээд л энэ. Ер нь бол яг бид төрийн архитект нэг юм хөл байдал болоод тэгэл бидний дарах ухаар энэ намайг хүргэж өгöd дуустдаг. Нэг бол энэ бидэн дээр нутад өглөө намайг хүргэж өгöd дуустдаг. Нэг тийм харилцаатай бид төр ч айгүй амар сайн найз. Ариухан би жоохон бузармаа. Тэгээ бид төр чи ингээд иймэрхүү байдлаар шавдаг хоёр найзууд. Тэгээ би найзтай амар хайртай. Бид төр угаасаа ер нь санд ирснээс шанх танилцал найзлаад эхэлсэн хоёр. Тэгээ сүүлд Эди сан руу нүжрээ бит хурыг нийтлэг болсон байхгүй. Тэгээ Эди өнөөдөр 2 хоног бүр амар шаачлаа гэдэг. Өнөөдөр биеийн телефоныг гарч ирж чадаагүй. Тэгээ бид төр өнөөдөр энэ өчтөр Эдитэй ус YouTube хийсэн учраас өнөөдөр бичлэг хийж байна. Тэгээ энэ бичлэг хязгаархыг бодод мэдэхгүй байна янзлаад хэдэн өдөр нь ухаж байгаад янзлаад оруулна. Тэгээд энэ бид тэртэй хамт ингээд худлаа хүний яриа сонсоо суусан та бүхэндээ баярлалаа. Намайг үздэг Балаа нартай хайртай шүү.
Балаагуунаар баяртай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Дараагийн бичлэгээр би арай өөр гоё Монгол найзаагаа бас дахиад оруулах гэж хичээн. Тэг болохгүй бол тэгээд арай өөрийгөө оруулах гэж үсэ. Болохгүй бол бүр чамааг оруулъя. Нэн таны юм шиг. Танаа. Өчиг энэ загнуулдаг шүү нөө муухай нэг бодлоо нэг гэдэг. Жинхэнэ. Уучлаарай. Надад. Тэг манай Мика үнэхээр яг байгаан тийм гоё тас ухарсан энэс аахан. Тэгвэл манай найз хотоо энэ нэлийн минилэгээ дээж бити тэгэрээ та нар адилхан. Гоё тэгжээж манай найз үргээч үед би ганцаар үлдээ шүү нөгөө ирүүч уйлаад YouTube-ийг сууж явах үедээ манай найз явжлаа ингэ. Яг хөдөлтөд ойлгож байна. Үнэхээр заримдаа үнэхээр чангаа би үнэхээр өөрөө сонсоод хүртэл ёо дуулчихсан юм бодгоо. Хабяас гэж бодсон. Тэгж яахгүй. Тэжээси. За энэ хүртэл та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр иргэд уулзъя. Балаа унараа. Bye bye.